За эвлийн байгуул оролцож байгаа улсуудыг та бүхэн танилцуулъя. За миний 100 гарт Монголын ногоо намын ерөнхий нарийн бичгийн дарга хамтдагд байна. Баруун гарт талд маань манай офис менежер залуу ногоонд наран чимэг. Миний бие Монголын ногоо намын дарга Бум Ялагч. За манай ногоо нам өнөөдөр мэдээлэл гаргаж байна. Энэ бол ямар мэдээлэл вэ? Улс төрийн мэдээлэл. Энэ ямар учиртай гэхээр Монгол улсууд улс төрийн хэлмэгдэл газар авч байна. Ялангуяа сонгуульд өгөхөд ирэхээр хууль зөрчсөн улс төрийн шоу, улс төрийн хэлмэгдүүлэлтийг маш эрчимтэй явуулж эхэлж байна. Энэ явандаа бол улс нийгэмд маань хямрал дагуулна. Ялангуяа эдийн засгийн юм дампуурлынхаа ирмэд ирчээд байгаа өнөө үед бол төр засаг барьж байгаа байгууллагууд, ялангуяа засгийн газар маш их хариуцлагагүй алхмууд хийж байна. Жишээлбэл одоо энэ Батлага Женко гэх баталгын асуудал байна. Энэ хэргийн асуудал. Энэ бол аль 3 жилийн өмнө яригдсан асуудал. Өнөөдөр сонгуульд өгөхөд ирэхдээ л энэ чинь одоо хөл хүүхдтэй эмэгтэйг барьж аваад нийгмийг ингэж огшоогоол тийм ээ уйлаа майлан болгоол гэр бүлийн хямрал бий болгосон ийм шинжтэй ийм улс төрийн шоу маягийн юм хийж байна. Энэ бол одоо улс төрийн бүрэн хэлмэгдүүлж шүү дээ. Улс төрийн хүрээнд л одоо сонгуультай холбогдсон үйл ажиллагаа. Эндээ төрийн байгууллага ялангуяа цагдаагийн байгууллага бүр орцсон явж явах шээ. Энийг одоо их хурлынхан дарга нь бид тэр нөхрийг халах гээд байгаа маа гэсэн ярилцлага өгсөн сууж байна. Энэ чинь өөрөлдвөл төр засаг маань хоорондоо төрийн 3 өндөрлөг маань хоорондоо нэг заамдаа давтсан. Яг төрийн байгууллагуудыг ашиглаад улс төрийн увайгүй алхмууд хийж байна. За энэ бүр Монгол Ардын Хувьсгалт намтай бол шууд харагдж байна. Одоо Монгол Ардын Хувьсгалт намын дарга намрын их баярыг одоо барих асуудлууд яригдаад эхэлж байна. Үнэн ирэг дээр бол та бүхэн харалт улс төрийн намынхаа хуулинд бол улс төрийн намын дотоод асуудлыг шүүх шийдэхгүй. Ийм дүрм журмтай. Гэтэл одоо улс төрийн дотоод асуудал дээр авилгатай тэмцэх газар нь орцсон, хэрэг үүсгэсэн, тийм ээ. Намынхан даргын дарамтлаад баримтлна, тийм ээ, суулгана гэсэн шиг юм яриа төрийн ордонд дайрч ороод, тийм ээ, шадар сайдынхын өрөөнд нь давхиж ороод энэ бол улс төрийн хэлмэгдүүлэлт явагдаж байгаа дүр төрхөө. Энийг бол Монголын ард түмэнд бид сэрэмжлүүлж хэлэх ёстой. Жишээлбэл одоо энэ улс төрч нар тодорхой хэмжээний зорилгоор хийж шít. Одоо инх баяр дарга надаас одоо сая төгрөг доллар шаардсан гэж ярьж байна. 500 сая төгрөг шаардсан гэж ярьж байна, тийм ээ. Эцээс нь нам доторх дотоод асуудал шүү. Би ч гэсэн одоо намын даргын дөрмийн хүрээнд намынхаа гишүүдэд татвараа төл, тийм ээ. Бага хурлын гишүүдээс сая төгрөгөө өг, намын дөрөнд байгаад энэ заалтууд байна. Шаарддаг. Гэтэл бол энэ намын дотоод асуудал. Энэ маргаантай асуудлыг чинь нам Монгол улсын төр шийдэхгүй. Тэр нам чи өөрөө гэсэн батлагтай, тамгатай, дөрм ёс зүйн хороотой ийм байгууллага шүү дээ. Улс төрийн намын тухай хуулиар тогтоогод өгсөн. Гэхдээ төрийн байгууллага нь авилгатай тэмцэх газар маань ийшээ дахиад орчдөг. Та бүхэн Монгол улс одоо 21.5 миллиард долларын өрөнд орчлоо. 7 миллиард доллар нь хайцсан мэдэгдэхгүй. Энд бол авилгатай тэмцэх газар хамгийн идэвхтэй ажиллах ёстой шүү. Долларын ханш 1000 төгрөг болгоныг дамлаад байсан хүн чи одоо сая тэгэл явж л шүү. Энд чинь хариуцлага тооцох ёстой шүү. Энд чинь амлцсан ба шүү. Төр амллаа шүү. Өнөөдөр доллар хэд болцсон байна? Гэх мэтчлэн. Тэгээ төр бол хийх ажлаа хийхгүй ш. Өөрсдөө төрийн аппаратад ажиллаулж байгаа улсуудад худлаа үнэн ярихад хариуцлага тооцчих ёстой. Тооцохгүй байна. Тэр хүн огцрох ёстой, огцрохгүй байна. Улс нийгмийн мөнгө алга болж байна. Энэ авилгатай тэмцээн ажиллахгүй байна. Та байгаа нэг намын дотоод ажилд ороод хэрүүн маргааны шүүгээд явж ирэх бол Монгол улс төрийн намын тухай хуулийг шүрчж байна гэж үзэж байна. За манай ногоо нам дээр гарч байгаа жишээг та бүхэн би дурдъя л да. Жишээлбэл одоо энэ Чингэлтэй дүүргийн тамгын газар Чингэлтэй дүүргийн засаг дарга бол Монголын ногоо намын одоо 7 хоног болгон явуулдаг байсан. Санал асуулгыг хийхийг хорж байгаа албан бичгээр. Төрийн байгууллага манай намын хийж байгаа өдөр тутмын үйл ажиллагаанд хориг тавьж албан бичгээр. Энэ чинь улс төрийн хэлмэгдүүлж шүү дээ. Бидний дотоод ажилд оролцож ш албан бичгэнд байж байдаг. Бидний санал асуулгыг хариуцж байгаа намынхаа бага хурлын гишүүнд хариуцлага тооцсон. Яг л намын ажил унаглаа гэж үзсэн. Энэ хүн маань өөрөө хувь хүнийхээ зүгээс Чингэлтэй дүүргийн хамгийн газрын даргыг нь шүүхт өгж явах шиг байл. Яг л намаас ус удаа дараагийн бичигэнд хариу өгөхгүй захиргааны хэргийн шүүхт гомдол гаргаж байгаа. Тэгээ маань нийгэмд маш их тийм бухимдалтай асуудлуудыг бий болгоход талцуулаад хооронд нь хэрэлдүүлээд байна. Жишээл одоо төрийн бус байгууллагад дөнгөсөө одоо миний энэ саяны хэвлэлийн байгууллагын өмнө маш их одоо ингээл артсан намын телевизүүд ирсэн. Тэгэл одоо ерөөсөө бүхэл бүтэн намын эсрэгэл тэрийн одоо мэдүүлгөө шорондоор яриа сууж ш. Энэ чинь намын дотоод асуудал ш. Яхаар намын дотоод асуудлыг
хөндлөнгөөс нөлөөлж эхэлж байгаа. Чи хуулийн хориот улс төрийн намын хуулинд хориотой шүү дээ. Намын дотоод асуудал хөндлөнгөөс нөлөөлөхийг хоригдсон байж байна. Тэгээ нийгэм бухимдал бий болгож байна. Өнөөдөр ингээ сая энд чанга дугаар ярьж итгэл үндэстэй ярьж ирсэн усуд годамжинд гараад ягсаад нөгөө цонхыг хаглаад босоод эхлэхүүд энэ хариуцлагын юм үлээ. Насэм гэдэг нэг хурал зохион байгуулна гэдэг байгаа. Энэ Монгол улсын чинь нэр хүндэд эн чинь эргээр нөлөөлөх үгүй юу? Тэгэхээр энэ сонгуул руу чиглэж хоорондоо бие биенийхээ намнах ажиллагаа маань явандаа нийгэмд докторгүй байдал бий болгоно. Ойлгомжтой. Өөрөөр хэлбэл сонгуулийн тухай батлагснаас хойш альва энэ улс төрийн шоу хийх хуулиар хоригдсон. Тийм ээ? Тэр хэрэг мэрэг шүүдэг асуудлаа эсвэл тэр 2015 онд шийдэх байсан. Эсвэл энэ сонгуулийн дараа бол ийм л асуудал шүү дээ. Яг одоо сонгуулиулаа чиглэсэн нөгөө намууд мөрийн хөтөлбөрөөр ярьсан. Нөгөө үзэл байдлаа илэрхийлсэн. Тийм ээ? Ийм ажлуудыг хийх ёстой байдал чинь ихгүй баахан хэрүүл маргаан авсан эдсэн уусан ийм юм л оруулаа хийчихэж байгаа. Энэ бол сонгуул ард иргэд сэтгэлийн хөдөлгөөнөөр сонголт хийнэ. Ард иргэд толгоогоор сонголт хийхгүй болох ийм байдал хүргээд шүү дээ. Энэ муухай, энэ сайхан гэдэг үүднээс. Тэгээ ийм учраас Монголын ногоо намаас ийм мэдээлэл гаргаж байна. Энэ улс төрийн хэлмэгдүүлэлтэд даруйхан зогсоо, нийгэм доктортой байдлыг бий болгох хэрэгтэй байна. Нийгмийн бухимдлыг дарах хэрэгтэй. Ялангуяа энэ дээр бол одоо төрийн байгууллагууд энэ төрийн өндөрлгүүдээс Монгол Улсын ерөнхийлөгч ялангуяа ард түмнээ сонгогдсон хүн байна. Энэ хүн бол энэ асуудалтай идэвхтэй оролцож байр суурь илэрхийлж явах ёстой. Тэгээ энэ сонгуул руу чиглэсэн шоуго зогсоохыг шаардсан мэдээлэл гаргаж байна. За ингээд сурчлаг та бүхнээс асуух асуулт байвал хариулахад бэлэн байна. За байхгүй бол зөвлөлийн байгуул өндөрлөлөө. Их баярлалаа.